Тэгэхээр бид Б гепатитын эсрэг вакцин нь ген инженерийнх гэдгийг мэддэг боллоо. Одоо бол хэдэн ген инженерийн вакцинтай болсныг би ч мэдэхгүй байна. 1996 оноос манай төрөх эмнэлгүүдэд Б гепатитын вакциныг тарьдаг болсон. Дөнгөж төрсөн няраад 5 хоногийн дотор тарих ёстой. Охин маань их байрах эмэгтэйчүүдийн эмчилтэй. Гэтэл тэр юунд 5 дахь хоног вэ? Төрсөн эхчүүдийг бид 3 дахь хоногт нь цөмийг нь эмнэлгээс гаргадаг. Тэднийг үргэлжлүүлэн 5 хоног хорих ямар ч шаардлага байхгүй. Тэгээд манай дамб Б гепатитын вакциныг төрсний дараах 5-аас 12 цагийн дотор тарихаар болгосон. Энэ нь манай улсын бас нэг том эмгэнэл юм аа. Шарапова гэдэг нэг няраа эмч семинар дээр жил бүр төрөх эмнэлэгт 24-өөс 72 цагийн дотор нас бардаг няраануудын тоо 15,000-аас 16,000 байна гэж хэлсэн. Үүнийг нялхсан гинтийн үхлийн синдром гэдэг. Төрөх эмнэлэгт нас барсан няраагуудын цогцост задлан шинжилгээ хийдэг нэг патантом эмч Галина Петровна тэдний элх нь каш болчихсон байсан. Нэг биш олон хүүхдийн тийм байсан шүү гэж 1996 онд надад хэлж үлээ. Нэгэн албан тушаалтны хэлсэн үгийг Шарапова ингэж бичжээ. Б гепатитын вакцины судалгаа нь за та нар үг бүрийг нь анхааралтай сонсоорой. Төрөх эмнэлэгт тарьдаг Б гепатитын эсрэг вакцины судалгаа нь ямар ч оновчгүй байна гэсэн байна. Тэгэхээр туршилт хийсэн гэдгээ эцэг эхчүүдээс нуудаг гэсэн үг. Нийт хүүхдүүдэд бүгдд нь туршилт хийчихсэн. Тэгээд 2010 онд товлолт вакцины шинэ хөтөлбөр гаргажээ. Дөнгөж төрсөн хүүхдэд хэдхэн цагийн дотор вакцин тарихаа болсон байна. Үүнийг манай олон эмчнэр одоо хүртэл мэдэхгүй байна. Төрсөн ээжид иммунограммын шинжилгээ хийсний дараа Б гепатитын вирусын эсрэг төрөгч илэрсэн байна уу үгүй юу гэдгийг нь тодорхойлсны дараа хүүхдэд нь вакцин тарих уу үгүй юу гэдгээ шийдэх ёстой. 2010 оноос ийм товлолтын шинэ хөтөлбөр гарчихсан байгаа шүү. Тэгэхээр Б гепатитын вакциныг төрөх эмнэлэгт тарихааргүй болсон байгаа биз? Гэвч дараа нь өрхийн эмч нар үүнийг асуулгүйгээр үргэлжлүүлэн вакцинцаар л байна. Тэр ч байтугай тэд нар албаар туршилт хийж, зарим айлын хүүхдэд мерталиаттай вакцин, заримд нь мерталиатгүй вакцин тарьж байна. Ер нь энэ вакцинуудад формалин, гидроксилалумин, мерталиат буюу тиомеразол заавал агуулгаддаг. Эцэг эхэн чимээгүй яваад байхлаар тэд нар юу хүснээ л хийж байгаа биз?